За сайн байцгаана уу. За бид нэр өнөөдөр CRM систем дээр агуулгах хэрхэн тоолох талаар авч үзье. За үүний тулд бид нэр за энэ агуулгацсны аа за агуулгын тооллого гэдэг талаар дарна. За агуулгын тооллого дээр дарж ороод за аль агуулгыг тоолох юм. За энэ гадаад агуулгыг тоолъё. За тооллогыг за ингээд агуулга. За ингээд гадаад агуулга тооллогын ахлагч нь дараа за тооллогын төсөл нь болохоор бүтэн тооллого. За тооллох арга нь болохоор ил тооллогыг сонгоно. За ингэхээр болохоор барааны маань болохоор үлдэгдэл бол харагдана. За энэ он сар өдрийг оруулсан ч болно, оруулахгүйсэн ч болно. Ингээд хадгалах. За ингээд тооллого амжилттай үүслээ. За ингээд тооллогыг нээх. Окей. За тооллогыг нээсэн бол бид нэр мэдээж одоо тооллогын чинь зааж багийнхаа бүх гишүүдийг болъё. Одоо энэ дээр бол энэ чинь оруулж өгнө. За жишээ нь зод жаргал Эрдэнэбаатарыг тоологчоор за би Батбанк тоологчоор ингээд оруулчих. За Батбатар чиг мөн тоологчоор оруулчихъя. За оруулсан бол бид нэр одоо тухайн одоо энэ чинь хүмүүстэй энэ юу гэн даалгавар өгнө. За агуулах гээд хариуцагч нь зод жаргал. За энэ дээр болохоор хамрах хүрээ гэдэг дээр болохоор бүх барааны бүдгээр самсан бараа гэж үзэн. За бид нэр ингээд за бүх бараа тоолно. За даалгавар нэмэх гээд дахиад за агуулах тоолно. За хариуцагч нь Батбанк бүх бараа тоолно. За дахиад сүүлийн гишүүнийг оруулчихъя. Агуулах гээд за Батбатар шиг тоолно. За ингэсэн болвол за бид нэр энэ зов жаргалынхаа ихээр ороод үзье. За окум маань болохоор тоолагч байгаа. За тоолагчийн ихээр ороод за агуулах гэдэг энэ хамгийн доор миний тоолох ажлууд гэдэг. За энэ дээр дараад орно. За энд бол ажил маань бол үүссэн байна. За ингээд тоолох дэлгэц гэдэг дээр дараад орно. За тэгээд за энэ дээр болохоор энэ дээр даруулна чинь зааж баркодоор шууд уншина. За энэ дээр одоо жишээ нь 16 31 гэдэг ингээд айлбан гол самартай гэдэг гараад ирнэ. Энэ дээр болохоор айлбан гол самартайгийн системийн болохоор үлдэгдэл нь 358 ширхэг байна. За энүүнийг бол одоо ингээд 100-аар нь 200-аар нь одоо 10-аар нь 20-оор нь бол ингээд одоо энэ чинь зааж нэмээд өгч одоо болно. За одоо жишээ нэг газар одоо ингээд нэмсэн чинь энэ болохоор 100 ширхэг байсан нэг болонд. За ингээд нэмээд одоо ингээд хадгалъя. За тэгсэн чинь энэ нь болохоор 100 биш юм чинь зааж 95 ширхэг байсан гэж одоо авч үзэх юм бол сүүлд тоолсон бараанууд гэдэг рүү ороод энүүнийг энэ чинь зааж хүчингүй болгох дараад за бичлэлтийг ингээд энэ чинь зааж хүчингүй болгочих болно. За тэгээд дахиад 16 31 гэдэг айлбан гол самартай гэж ороод за ингээд одоо 95 ширхэг байна гэдэг ингээд нэмээд батлна. За ерөнхийдөө нуух иймэрхүү маркер бол одоо тоологч маань бол энэ чинь зааж бараагаа бүртгэнэ. За ингэсэн бол бид нэр буцаад одоо тоолгын энэ чинь зааж ахлагчийнхаа зэрэгээр бод за агуулах энэ агуулгын тоолго гэдэг дээр дараад энэ гадаад агуулах гэдэг дээр болохоор дараад орно. За одоо энэ дээр бол одоо ингээд одоо бүх ингээд энэ чинь зааж хянах одоо бүх юмуд нь бол бэж одоо хянах самбар байна. За энд бол ингээд
энэ чинзэж бораануудаа одоо ингээд бүгднгийн тоолж дуусаад тэгээд тоолгыг хаалтархад болохоор тоолго бол хайртана. За иймэрхүү Garcia систем дээр агуулгын параметрыг тоолдог байх нэ.